Монголын бурхны шашны түүхэнд өөрийн онцлог дэг сургууль өнгө төрхийг хадгалан 200 гаруй жил хөгжсөн Загшин хошууны бурхны шашны 7 хийд 5 гэгэний шашин соёл өв уламжлалыг судлах, уламжлан хөгжүүлэх их загчид төслөөс үзүүлж байна. Монголын шашин соёлын сэтгэлгээнд тэрэгэн замыг тодорхойлон үлдээсэн загчны 5 гэгэний бурханчилсан хөргийг холын цэнхэр уянч клубын залуусын санаачилгаар түүхийн шинжлэх ухааны эрдэмтэд, шашин соёлын судлаачид, зөвтгөлтнүүдийн судалгаа, түүхэн баримтуудад тулгуурлан бүтээлээ. Загчин төмнөөс тодорсон 5 гигантны өв соёлыг судлах, түгээн дэлгэрүүлэх, олон ажлын эхлэл, гигантнүүдэд зориулсан их бод суврагын шүншиг 11 өргөж нутагдаа залхад бэлэн болоод байна. Их загчид төслийн удирдагч Эрхэн баяр маань энэ төслийнхөө тухай, клубийнхээ тухай одоо энэ цайхан төлөвлөж байгаа олон ажлуудынхаа тухай ерөнхий танилцуулгыг хийх багт гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд телевиз үзэгч нийт Монгол төвөндөө түүний дотор Ховд нутгийнхандаа бас энэ үдшийн мэндийг хүргэе. Тэгээд бид нар бас манай Ховд аймгийн үнд сум нутгийн зөвлөлийн иргэд бас холын цэнгэр үүсгэхэд клуб байгуулагдсан залуучууд бид нар бас ойрын сүүлийн 5-6 жил идэвхтэй ажиллаж байгаа. Тэрний одоо өдөр зөвлөлийн бүрэлдэхүүнний төлөөллүүд бас энд сууж байгаа. Тэгээд бидний бас хийж байгаа ажил маань өнгөрсөн хугацаанд 2016 оноос хойш холын цэнгэр үүсгэх клуб анх үүсгэн байгуулагдаж за нутгийнхаа залуучуудыг хөгжүүлэх, за мөн цаашдаа бас энэ нутгийнхаа болсон хүчнүүдийг бас дэвжих дээшлэхт нь аль болох одоо дөхөн болгох чиглэлээр бид нар тодорхой ажлуудыг хийж ингэж ирсэн. 3 одоо өдөр зөвлөлийн гишүүн дарга тэргүүн гэсэн 5 бүрэлдэхүүнтэй бид нар нийтдээ нэг 20 гаруй залуучууд нийлж бас нутгийнхаа энэ сайхан залуучдын үйл ажиллагааг дэмжиж ялангуяа спорт урлагийн салбарт нэлээд хүчтэй ажилласан. Энэ ажлын нэг хэсэг бол манай энэ их цагч төслийн байгаа. Өөрөөр хэлбэл манай 13 салбар буюу боловсрал, эрүүл мэнд, за хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчин юу гэдэг энэ бүх салбарыг бид нэр хамарсан байдлаар үйл ажиллагаагаа хүрээгээд хэлж ажиллахаар ингэ шийдсэн. Энэ хүрээндээ бид нар манай энэ их загчид төсөл буюу энэ шашин номын за нөгөө төр түүхэн энэ соёлынхаа асуудлууд гэсэн чиглэлээр манай соёлын асуудал хариуцсан салбарын хариуцсан өдөр зөвлөлийн гишүүн манай амар жаргал гавьяа ахалж. За манай алтан заяа өдөр зөвлөлийн гишүүн бол байгаль орчин аялал жуулчлалын чиглэлээр хариуцж ажилладаг. Энэ хоёр салбарын нэгсэндээ хийж байгаа ажил гэж ойлгож байна. Тий. Тэгээ ийм учраас цаашдаа магадгүй манай их загчид төсөл холын цэнгэр үүсгэх клубын залуучдын санаачлагаар бас 2020 онд 9 сард анх ер нь энэ гигантныхаа түүхийг сэргээе гэдэг байдлаар их санаачлаг гарсан. Тэгээ гигантныхаа түүхийг сэргээх чиглэлээр бид нэг жилийн хугацаанд бас манай нутгийн докторант оргил болон бусад эрдэмтдтэй хамтран судлаад үзсэн чинь манай нутгийн нөгөө 5 дугаар гигант нь Чанаруу гигант маань цаашаа 1700 гад оны үеэс эхлээд төрсөн тэр агуу одоо загчны гигантны 5 дахь дүр нь болоод тэр 5 хүний тухай ярих болж таасан. Мөн цаашлаад энэ чинь зөвхөн загчин одоо гигантны асуудал биш, ойрд Монгол шашин номын түүхийг үүсгэсэн түүх манай гигантнүүдээс үүссэн байдаг. Тэгэхээр энэ түүхийг бид нэр ярих болчоод тэгээ бид нар бас өдөр зөвлөлийн төвшөнд мөн цаашлаад нутгийнхаа зөвлөлийн төвшөнд энэ асуудлаа нэлээд танилцуулж ярьсан. Ер нь бол энэ асуудал нь өргөн хүрээтэй асуудал болох юм байна. Нэг жилийн хугацаанд бид нэг гигантэндээ зориулсан нэг мөнгөжүүлэх чиглэлийн, дурслыг хөндөх чиглэлийн ажил хийгээ зогсох биш. Энэ чинь ойрд Монголын шашин номын түүхийг бид нэр судлах шаардлага гарч байна. Тэрнийг дагуулад манай энэ гигантнүүдийн замун дагуулад энэ 7 түүхэн сүм хийд байсан юм байна. Энэний түүхийг бид нэр ярих болж байна. Тийм учраас энийг урт хугацаагаар хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна. Нэгдүгээрт нь бол эхний үе шат буюу 2021 онд бол яг энэ 5 дугаар гигантныхаа энэ түүхэн дурсгал болоод энэ 5 гигантэнд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулъя. Цаашдаа дараагийн үе шатуудад за ойрд Монголын шашин намын түүхэн голомтыг за энэ 7 түүхэн хийдүүдийг сэргээх тэрний ёс зүйн уламжлал тэрийг дагсан өв соёл юу байх вэ те энэ бүхнийг бол судалж за тэгээд магадгүй одоо Монгол улсаас харин шашин чиглэлээр хин түүх бол харьцангуй бас судлагдаагүй юм байдгийн байна. Энийг бас олон улсын түвшинд нь судлах чиглэлээр ажиллах ийм шаардлагууд байгаа. Ийм чиглэлээр бас мэргэжлийн баг хамт олонтой ажиллаад бас явж байгаа юм зүйлүүд байгаа. Тэгэхээр ер нь Монголын түүх бол маш олон үеүүдийн онцгой тийм өвөрмөц соёлуудын ийм цогц нийлбэр. За тэгэхээр үнэхээр Монгол үндэстэн өөрөө агуу том үндэстэн учраас олон ястан үндэстэн ингээд одоо бас оршин тогтнож тэдгээр өөр хоорондоо өөр соёлуудыг
бий болгосон ийм зүйл. Тэгээд тийм учраас орон нутаг судлал буюу энэ орон нутагдах энэ соёлын түүхийн судалгаа гэдэг бол Монголын түүхийн хамгийн гол судалгаа. Тэгэхээр загчин түмний түүхийг судалж загчин түмний бурхны шашны соёлын энэ түүхийг судалж гаргаж ирнэ гэдэг бол бас Монголын бурхны шашны, дэлхийн бурхны шашны бас нэгэн хамгийн гол одоо ийм зүйлүүдийг эндээс бас тодруулах юм одоо болцоонууд үүсэж байна. Энэ сайхан өвийг сэргээх, уламжлуулах юм одоо бас ийм гайхамшигтай юм үйлийг эхлүүлсэн байна гэж ингэж бас дүгнж байгаа хүмүүс их бас таарлаж ялла л да дөрөв чи нэвтрүүлгүүдээс харахад. Тэгэхээр одоо залуучуудын хувьд одоо энэ үнэхээр клубын бол залуучуудаас гадна орон нутагт одоо ингээд нутгийн залуучууд за мөн одоо ингээд энэ баруун талд байж байгаа онхон баруун Монгол гэж бас ярьж байгаа шүү дээ тийм ээ. Энд бол дэмжиж байгаа юм залуучууд их олон байгаа гэж бодож байна. Энэ холын цэнхрийн клубын өсгөн санаачилсан хийж байгаа энэ үйл хэргийг бол манай нутаг болон загчин 5 сум маань бүгд дэмжээд ингээд явж байгаа. Миний хувьд бол яг тэр олон дэмжих яаж байгаа хүмүүсийн төлөөл сууж байгаа. Миний хувьд маш их дэмжиж байгаа. Ер нь бол бид нар одоо энэ дэлхийн нийтийн хөгжил нэлээд даяаршиж байгаа. Дэлхийн нийтэд одоо бүх юм нээлттэй болсон. Энэ үед бас монголоороо үлдэх нэг одоо чухал зүйл бол соёл, үн төв энэ олон одоо ястан үндэстнүүдийн ястангуудынхаа онцлог зүйлүүдийг бид нэр одоо онцлогоо илүү томрон болгож тэрийгээ бас Монгол гэдэг энэ өв соёлтой хадгалж үлдэх явдал нь өөрөө монголоороо үлдэх чухал одоо төвхөө гэж ойлгож байгаа. Тэр утгаар нь бас бидний энэ сайхан одоо их хүмүүнийхээ үйл хэлгийг эргэл одоо сэргээх болсон энэ ажил маань улам бүр өргөн дэлгэр цар хүрээтэй болж энэ нэгдэлтэй бол бас нутаг нугдаа нөгөө талдаа баруун Монгол бүр цаашлаад ойрд Монголын түүхийн гал голомтчин чинь Монголд байгаа шүү гэдэг тамгыг дэлхийд бидэнд хамгаалах ийм чухал арга хэмжээ болж өргөдөж байгааг талархаж байгаа. Ер нь бол 1762 онд Ховд аймгийн Үндэс сумын Улаан зүрийн хийд гэж ойрд Монголын шашны түүхэн хийд үүссэн юм байна. Тэгэд энэ хийд үүснээс хойшоо 2022 онд бол 260 жил явж байгаа. Тэгэхээр магадгүй Ховд аймгийн Үндэс сумын 90 жилийн өнөө жил бас тохиожсэн. Тэгээд одоо эдгээр коронагийн нөхцөл байдлаас болоо хойшлуулсан. Ирэх жил бид бас ер нь энэ ойрд Монголын шашны голомт үүссэн 260 жилийн Ховд аймгийн Үндэс сумын 90 жилийн өтө магадгүй давхар тэмдэглэх ийм цаг хугацаа бас одоо байж болзошгүй байна гэж ингэж ярьж байгаа. Энэ нь өөрөө үнэхээр энэ ойрд Монголын шашин номын чинь түүх энд байна гэдгийг монголчууд бас дэлхийд зарлаж байгаа. Энэ түүхэн арга хэмжээг бас дараагийн үе шатанда хийя гэж ингэж бас бодож төлөвлөж байгаа. Бид нэр энэ төслийнхаа нийтдээ 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Эхний үе шат буюу 2020 оноос 21 оны хугацаанд анх нөгөө төлөвлөжсэн 5 дугаар гигантныхаа одоо оршоож байгаа тэр ариун дагшин газар дээр бид нэр 4 метрийн өндөртэй их бод цуургыг заадан байгаль дэлхий хүн зон загчин түмэн баруун Монгол ойр түмнийхээ одоо тэр оюуны их голомтыг энд байгаа шүү гэдгийг бас нэгдүгээрт одоо хамгаалж хоёрдугаарт нь бол энийгээрээ дамжиж одоо юу гэдгийг хоосон ертөнц бодит ертөнц хоёрын хоорондох зангилаа шүшин шүтлгийн одоо барилгыг бий болгож байгаа нэг ийм үйлийг нэгдүгээрт хий гэж төлөвлөсөн. Энэ ажил маань одоо бэлэн болоод бид нар бас ирэх энэ одоо 9 сарын 22-нд аль биесээр намрын дунд сарын шиний 17-ны бэлэгдсэн өдөр. Уг нь бол 9 сарын 9 буюу шиний 3 өдөр хийхээр байсан боловч орон нутгаас нөхцөл байдал одоо ялангуяа манайд баруун талд чинь бол шүлхий гэдэг үг чинь бас гарсантай холбогдуулаад бид нэр зайлшгүй цаг хугацаагаа хойшлуулах ийм болж байгаа. Энэ мэдээлэл бас өнөөрөө дөрөс эхлээд аль биесээр нэгсэндээ 22 болж байгаа гэдэг мэдээлэл бол төгөж байгаа ийм зүйл байгаа. Цаашлаад бид нэр 5 гигант энэ үе уламжилж төрсөн 1762 оноос хойшоо 1940 он хүртэл энэ ойрд Монголын шашны голомтыг нь үе залгамжлаад аваа явж байсан 5 гигантын загчин нутагт төрсэн байна. Энэ 5 хүнийхээ бас бурханчилсан хөргийг бид нар бас бүтээлгсэн. Бид нар бас энэ 5 хүнийгээ цаашдаа бас хойшдоо дараагийн 100 жилд ийм 5 хүн байсан юмаа гэдгийг одоо нэг зурган дээр нэгтгэж ингэж оруулж ирсэн түүхийг бас энэ нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа хүрээнд босгож ирж байгаа. Дараагийн нэг зүйл бол ер нь энэ загчны үндсэн 7 сум хийд болно 5 гигантныхаа энэ түүхийг зөвхөн Монгол төдийгүй олон улсад байгаа тэр
сэлт материал, за архив болон бусад материалд байгаа зүйлүүдийг Эрдэмтэн мэрэгдийн багийг бид нар бас томилуулж ажиллаж байгаа. Ингэж бас ер нь энэний түүх эндээс цаашаа одоо байхгүй гэдгийг дэлхийн нийтэд зарласан олон улсын эрдэм hirээний хурлыг бид нар бас дараагийн үе шатанда хийх анхан шатныхаа ажлуудыг эхлүүлээд явж байгаа. Ингэснээр 2021 оны эхний энэ ажлын 9 сард дуусаад дараагийн 2 дахь шатны үе шатны ажил буюу 21-ээс 25 оны одоо 5 жилийн хугацаанд хийх ажил, дараагийнхан 25-аас 30 онд хийх ажил гэдэг нэг 10 жилийн хугацаатай энэ бурхны шашин, ойрд Монголын шашны голомт, тэрний түүхэн ёс жаншил, тэрнээс авч ирсэн одоо юу гэдгийг төмөн олондоо хүргэж ирсэн энэ авшиг хшиг байгаль дэлхийдээ харсаж ирсэн зан заншил, тэрийгээр дамжиж одоо хүүхэд багчуудаа сургаж ирсэн ёс уламжил гэдэг олон зүйлүүд энэний цаана байгаа. Энийг судалж одоо бас бүх юм нээлттэй гэдэг байдлаар ингээд одоо бас болохгүй байгаа ийм зүйлүүд байгаа. Энд чинь бол бас энэ ёс уламжлал, ёс жайг энэ түүх бол их бас хазаар критерий болох хэрэгтэй гэж ингэж үзэж байгаа. Ийм зүйлүүдийг бас судалж бас нэг талдаа түүхээ судалж танилцуулж байгаа. Нөгөө талдаа бас энэ ирж байгаа энэ ер нь хойч үедээ бас зөв зөвтэй одоо Монголын ахуй соёлыг бас таниулах ийм үүрэгтэйгээр энэ ажил маань өргөдгөөд ингээд явах хэрэгтэй. Мэдээж гал голомт нь буюу Загчин хошууны Ховд аймаг 5 сум байдаг. Ховд аймгийн үндсэн Малтаа сум, Манхан, Мөс зэрэг гэдэг. Энэ сумдын нутгийн зөвлөл маань бас бидний энэ үйл ажиллагааг дэмжиж бид нар бас энэ үйл ажиллагаагаа бол загчин хүн бүхэн Монгол улс дэлхийн өнцгөлөнд бүрд байгаа загчин хүн бүхний одоо анхаарах хэвээр сэдвүүнийг цаашлаад ойрд Монголын цаашлаад Монгол төмний бас энэ гал голомтон дээр нь түүхэд дэлхийд бас нэг өөрийгөө одоо омгших бас энэ түүхээрээ бас одоо олон улсад түүхээ хамгаалах ийм ажиллаа гэдэг байдлаар цар хүрээгээр ойроор харж байгаа. За зарим хүмүүс магадгүй их загчин гэдэг үе олон тавтаад ирэхээр нэг жижигхэн жалга давны юм харж байгаа гэж ойлгож магадгүй. Энэ өөрөө дэлхийн нийтэд монголчууд дайршиж байгаа оронд анхаарших онцлог нь энэ. Энийгээ товруулж гарах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Өнөөдөр манай холын цэхэр үеинч клубын залуучууд маш олон өргөн цар хүрээтэй ийм ажлуудын нэг ажил болсон энэ их загчд гэсэн төслийн одоо хамгийн ихэнд бас хэрэгжиж байгаа одоо мөдгөн нутаг орныхан маш их хүлээж байгаа хол газар байж байгаа хүмүүс хэрхэн яаж одоо энэ хүү ямархуу үйл явдал болох гэж байна гэдэгт их чих тавин чагнаж байгаа энэ их бод сурганы нээлтийн үйл ажиллагаа одоо хамгийн ойрхон болох гэж байна тийм ээ. Загчин дүмний 5 гигэн мөн 7 хийдийн энэ авшиг шүншигтэй тэр нутагт номын барилдлага одоо барьсан энэ сайхан бод сургыг одоо нээлттэй хийх гэж байна. Энэ боржин чулуугаар одоо маш сайхан 4 метрийн өндөртэй үнэхээр гайхамшигтай энэ номын осоор бүтээгдсэн энэ бод сург одоо нээлттэй хийх гэж байна гэдэг бол үнэхээр бас одоо ийм сайхан зүйл. Тэгээд өнөөдөр энэ клубийн үйл ажиллагааг дэмжиж байгаа нутгийн зөвлөлийнхэн за мөн одоо олон залуучууд нутаг орны уран бүтээлчид өнөөдөр бас Талын Монгол телевизийн хоймроос үзэгч түмэнтэйгээ мэдчилж өөрийнхөө уран бүтээлийг за мөн одоо энэ сайхан түүх соёлын эрхэм нэмдэн сайхан зүйлсийн тухай бас одоо цаг хайрангуй бид бүхэн таавал одоо ингээд уулзахад бэлэн болоод байгаа. Ингээд өнөөдөр бас хүрэлцэн ирж энэ сайхан мэдээллийг хүргэж байгаа ийм сайхан төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа та бүхэнд чин сэтгэлээсээ баярлж байгаагаа илэрхийлж байна. Үзэгчдийнхээ нийт үзэгчдийнхээ өмнөөс ингээд одоо бас манай үзэгчд загчин төмнөөс энэ одоо энэ улс хувьсгалын 100 жилийн болж байгаа энэ 2021 он гэдэг энэ их гайхалтай энэ сайхан ондоо бас Монгол улсын гавь жижигчин гэсэн эрхэм сайхан одоо цолны эзэн болсон амар жаргал гавьяат маань бас дууга айдууны мэдлэгээр хүрэлцэн ирсэн байж байгаа. Ингээд студид амар жаргал гавьяатыгаа хүндэтгэн урьж байна. Монголын бурхны шашны түүхэнд өөрийн онцлог дэг сургууль өнгө төрхийг хадгалан 200 гаруй жил хөгжсөн Загшин хошууны бурхны шашны 7 хийд 5 гэгэний шашин соёл өв уламжлалыг судлах, уламжлан хөгжүүлэх их загчд төслөөс үзүүлж байна. Монголын шашин соёлын сэтгэлгээнд тэрэгэн замыг тодорхойлон үлдээсэн загчны 5 гэгэний бурханчилсан хөргийг холын цэнхэр үеинч клубын залуусын санаачилгаараа түүхийн шинжлэх ухааны эрдэмтэд, шашин соёлын судлаачид, зөвтгөлтнүүдийн судалгаа, түүхэн баримтуудад тулгуурлан бүтээлээ. Загчин төмнөөс тодорсон 5 гигантны өв соёлыг судлах, түгээн дэлгэрүүлэх, олон ажлын эхлэл, гигантнүүдэд зориулсан их бод суврагын шүншиг 18 өргөж нутагтаа залхад бэлэн болоод байна. За сайн бацхан уу цэнхэр дэлгэцээ үзэн суугаа. Монголынхаа ард түмэн тавхандээ их загчд төсөл энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Хүний хувьд бас одоо
та бүхэндээ аядуугаа өргөхөөр хүрж ирлээ. Тэгээд манай төслийг дэмжин ажиллаарай. харахад минь нөө